Ээлжид богинохон болсон явдлыг ярьж өгье. Хамгийн тэнэг санаагаа хэрэгжүүлснээр өөртөө бүх насаараа хоригдох ял авсан Джеймс Скотт гэдэг ирийн тухай ярина. Тэрээр 1993 оны 100 хойд Америк тивийн 2 дахь том мөрөн болох Миссисипи голын үерийн даланг санаатаагаар эвдэлснээр Америкийн нэгдсэн улсын түүхэнд 93 оны их үер гэж нэрлэгдсэн дамжигыг тарьжээ. Уг үерийн далын эвдэрч үер болсноор 47 хүн амь насаа алдаж 54 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж олон 100 мянган акр газар ургац алдан, олон 100 бизнесүүд хаагдан, хэдэн зуун хаус байшингууд, төмөр зам, авто зам эвдэрсэн байдаг. Нийт тохирлыг 15-аас 20 тэрбум доллар гэж тооцдог. За тэгвэл Джеймс Скотт яг яагаад үүнийг хийв? Хариулт нь санаа нь багтамгүй тэнэг. Джеймс Скоттын эхнэр нь Миссисипи голын нөгөө хэрэгт ажилладаг байж. Хэрв үер болоод гүүр хаагдвал эхнэр нь гэртээ ирж чадахгүй голын нөгөө талд гацна. Энэ үед нь гэртээ сайхан дураараа партидаж, шоудах төлөвлөгөөтэй байснаа цагдаад байцаагдах үедээ тэрээр хэлжээ. Түүний сэтгцийг шалгуулахад эрүүл байсан бөгөөд санаатаагаар үндэсний эрх ашигт халтсан гэж үзэн бүх насаар нь хорьсон нь ийм учиртай юм байна.